Бас нэгэн гайхамшигтай өдрийн мэндийг хүргэе. Амийн талхчуудаа болон дэлхийн өнцөг булан бүрт одоо хаасаагүй байгаа та бүхэндээ эзний өдрийн мэндийг дахин хүргэхийг хүсэж байна. Эзэн бол алдарших ёстой, нэгэн тэрэл цогцтой нэг. Яг гэвэл эзний цог жавхлан эзний цог жавхлан, эзний сүр хүч, түүний үнэхээр гайхамшигтай тэр хүн төрлөختнийг бүтээсэн тэр бүтээгчийнхаа дагуух одоо айшлах тэр гайхамшигтай тэр зүйлийг бүгдээрээ харахыг үргэлж хүсэж байгаа. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа яг тэр бүгдийг эзнээс бас гоохон зогстой хаа гэж байна. Эзэн минь та үнэхээр өөрийн сүр хүчийг харуулаач. Эзэн минь та өөрийн үнэхээр ямар агуу гэдгийг мэдрүүлээч. Эзэн минь та өөрийн сүнсний хүч чадлыг та бидэнд мэдрүүлээч. Өөрийн сүнсний хүч чадлаар бүтлэн дагуулж өгөөч. Эзэн минь таны үнэхээр гайхамшигтай гэж хэлэгдсэн тэр зүйлс бүлэг болгоныг бид харахыг хүсэж байна. Их мэдчлэн бүгдээр эзнээс гуйхдаа, эзнээс залбирхдаа, эзэн талархлыг өргөхдөө, эзэнтэй харилцахдаа яг түүний яг энэ бүх чанаруудыг үнэхээр бид гоохон цогцтой байдаг тийм ээ. Мэдээж хүн эзэн бурхан залбирч гин гэд эзэн минь тэгж өгөөч, ингэж өгөөч, ийм байлгаж өгөөч, аюултай байна, эвгүй шүү, яах гэдэг шүү. Одоо тэгээд өгөөрэй ингээд дандаа ийм гуйх байх юм бол энэ бол үнэхээр бидний амьдрал бол үнэхээр зохистой биш байна. Яг гэвэл хүний харилцаа, хоёр хүний харилцаа ямар байдаг вэ? Дандаа нэг нь гуйдаг, нөгөөд нь өгдөг билүү? Үгүй. Хүний харилцаа гэдэг нь хүний найз нөхөрлийн харилцаа гэдэг нь бие биенээ дэмждэг, урамшуулдаг, хамт байдаг, цагийг өнгөрүүлдэг, сэтгэлээ уудалдаг, тийм ээ? Бас үнэхээр тэр үнэхээр магтаал талархлыг өргөхийг хүсвэл үнэхээр өргөх шаардлагатай бол өргөдөг, хуваалцдаг, тийм ээ? Гэх мэтийн хүний харилцаа бол хоёр хүний ч юм уу хэцүү хүмүүсийн хоорондын гэр бүлийн харилцаа гэдэг олон харилцаанууд байна. Нийгмийн харилцаа гэдэг байна. Харилцаанууд ямар байдагчлан бурхантай бид нар харилцаатай бол тийм байх ёстой. Гэхдээ бид нар бурханыг яг ингэж харж болохгүй нэ шүү дээ. Зөвхөн уунгууд биелүүлдэг нэг ингэж харж болох. Харин түүний сүр хүч чадлыг, түүний сүр чавлан, түүний ямар агуу юм бэ гэдгийг харахыг хүсэж байна. Та харуулаач гэж үнээр түүний хүмүүс гуйж байсанчлан бид нар залбирах ёстой юм. Эзэн минь та үнээр сүр хүчээ харуулаач. Эзэн минь та үнэхээр өөрийн үнэхээр баярт тэр үнэхээр гайхамшигтай тэр өөрийн оршихуйг та биднээс дүүргэж өгөөч. Ариун сүнс эзэн минь та өөрийн галыг та буулгаач. Ариун сүнсний хүч чадлыг та бидэнд мэдрүүлээч. Цорын ганц амьдаар оршигч мянган жилийн турш хүмүүстэй үнэхээр хүндлэгдэн ирсэн байсан бөгөөд байгаа хожим мэрих бурхан та алдарч болтугай. Таны алдрыг харахыг хүсэж байна эзэн минь. Яг бүгдээ залбирлуудыг үнэхээр энэ хүнд хэцүү гэж хүмүүс ярьж байгаа. Чихэнд үнэхээр хоногсдол яриад байгаа энэ зүйлийн эцэг эзэн бол энэ үнэхээр хүч чадал юм аа. Эзэн бол сайн хончин юм аа. Эзэн бол сайн юм аа. Эзэн бол бидний эцэг хийгээд тэр үнэхээр бүгдийг бүтээгч юм аа гэмээ. Яг ийм зүйл сэтгэлдээ түүнтэй харилцаасаа гэдгийг хүсэж байна. За яагаад гэвэл хүмүүс хэдийгээр Христэд итгэж болсон ч гэсэн Христэд итгэлээр амьдрах байгаа ч гэсэн хүмүүс нэг юмны хоёр зүйлийн яг зааг дээр амьдарч байна. Тэр нь юу вэ гэхээр аливаа янз бүрийн зүйл сул дорой байх үедээ бурхныг үнэхээр эсэргүүцдэг тэр зүйлсийг бурхныг үнэхээр тэр аалдгүй тэр зүйлсийг тэмээд хийхийг завдах эсвэл хийгээ явж идэг ч юм уу. Мөн хэдийгээр итгэж болсон ч гэсэн нөгөө тал руугаа ухнаар үнэхээр өргөнжлөгдөж амьдардаг тийм ээ. Яг ийм хоёр зүйлийн дунд байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд Яаков номноос хуваалцах болно. Хүмүүс ийм хэцүү яг ийм зүйлийн хоёр зүйлийн зааг дунд байдаг учраас өнөөдрийн эзний үгийг та сонсоод үнэхээр ямар байх ёстой юм бэ гэдгийг дахин нэг та өөрийн оюун ухаандаа зүрх сэтгэлдээ амьдралдаа хүлээж авахгүй гэж хүсэж байна. Ингээд бүгдээрээ эзний үгийг хуваалцахаас өмнө түүнд хандан залбирцгаая. Ариун сүнс эзэн минь та хүч чадлаа харуулаач. Ариун сүнс эзэн минь та үнэхээр өөрийн таныг сонсохыг хүсэж байгаа хүн нэг бүр та өөрийн үгийг та зааж өгөөч. Тэднийг өөрийн үгээр хооллооч, тэнхрүүлээч. Шодрог үннийг харуулаач. Хэрхэн амьдрахыг та мэдүүлээч. Эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийн үгээр хооллогчтан үнэхээр таны тааллыг хүч болтугай. Есүсийн нэрээр амен. Амен. За ингээд бүгдээрээ хамтдаа Яаков номынхоо 4-р бүлгийг урд нь би хуваалцж байгаа өгсөн байгаа тийм ээ. Үргэлжлүүлье. Яаков номын 4-р бүлэг 6-р хэсэг. За энийг бүгдээрээ хамтдаа харцгаая. За энд ингэж хэлсэн байна.
Гэвч тэр илүү их нэгүсэл өгдөг. Тиймээс Бурхан бардамыг эсэргүүцэж харин даруйд нэгүсэл өгдөг гэдээ гэсэн. За мөн ингээд загтал Яаков номын загтлуудаас ингээд харахад юм байна. За бүгдээрээ хуучин гэрээний номын 2 дугаар шалтгаан 7-гийн 13-аас 14-ийг бүгдээрээ харцгаая. За энэ хэрхэн юу гэж өгүүлсэн байдаг юм бэ гэдгийг эзний үгээс бүгдээр харцгаая. Тань дуудаж өгье. Тэр би бороо оруулалгүй Тэнгэрийг хаах, эсвэл энэ газрыг хоосруулахыг би зарцаануудад тушаах, эсвэл ард түмнийхээ дунд дахал илгээх үед нэрээр минь дуудагдсан миний хүмүүс өөрсдийгөө даруй байлган залбирч нүрийг минь эрэлхийж орон муу замуудаас ирэх хаваас би Тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгээн гэж хэлсэн. За энд бидний харах нэг чухал зүйл бол өөрсдийгөө даруй байлган залбирч нүрийг минь эрэлхийж орон муу замуудаас эргэх аваас гэж хэлсэн байна. За мөн бүгдээрээ хамтдаа сайн мэдээний номноос өнөөдрийн үгтээ зэрэгцүүлж бас харъя. 14-р бүлгийн 11 Лук номын Лукийн 14-11 гэж ингэсэн байна. Учир нь өөрийгөө өргөмжилдэг бүгд номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгахсад өргөмжлөгднө гэв гэсэн. За тэгвэл өнөөдөр Яаков номын яг энэ 6 дугаар хэсэгтээ хэлсэн байна. Бурхан бардамыг эсэргүүцэж харин даруйд нэгүсэл өгдөг гэсэн байна. Яг энэ бүгдийг эргүүлээд бичээсээс харах юм бол бардам хүнийг эсэргүүцээд харин даруй нэгнийг өргөмжлөнө гэсэн санааг харж байна. Өнөөдрийн сургаалын нэр бол эсэргүүцэл болон өргөмжлөх хоёрын донд гэсэн ийм сэдвтэй. За дээр тийм. Тэгэхээр Яаков ном нь өөрөө Христ Бурханд итгэдэг хүмүүс одоо 12 овг аймаг гэдэг одоо дэлхийд дахин суурьсан тийм ээ газар одоо дахин суурьсан 12 аймгийнх нь Яаков ном бичигдсэнтэй адилхан саяын уншин 2 дугаар шалтгаан болон Лук ном гэсэн түүнийг сонсож байсан. Мөн онцгойлон хуучин гэрээс харуул 2 дугаар шалтгааны яг тэр хэсгийг харуул одоо Соломон хаан эзний өргөө барь дуусныхаа дараа тэр өргөө дотор Бурхантай харилцаж байгаа харилцаа нэр гэсэн байж байгаа. Тэгээд Соломоны залбирлыг сая бүгдээрээ харсан. Тэгээд залбирлын хариултыг нь Бурхан тийхүү болгож өгч байгаа. За тэгэхээр Христэд итгэж хүмүүст хандаж хэлсэн байна гэж таавалж болно. Бурханд итгэдэг харин Бурханд итгэдэг хүмүүс дотор юу болж хуурсан бэ гэсэн чинь өөрсдийгөө өргөмжилдэг хүмүүс гарч. Өргөмжилдэг хүмүүс нь ямар хүмүүс болсон бэ гэхээр бардам хүмүүс болсон. Харин нөгөө талдаа ямар хүмүүс байсан бэ гэхээр даруусж Бурхан дотор даруусж Бурханаар өргөмжлөгдсөн тийм хүмүүс байна. Тэгэхээр энэ яг хоёрын заах дунд бид нар байхдаа мэрэгэн ухааны гоох хэрэгтэй. Бид нар яагаад энэ өнөөдрийн сургаал өнөөдрийн үгийг Бурхан биднэрт үлдээсэн бэ гэхээр бид үнээр гинт ертөнцид амьдарч байгаа, харанхуй ертөнцид амьдарч байгаа. Бурхан өөрийнхөө чуулганаар дамжуулан, өөрийн дуудсан хүмүүсээр дамжуулан энэ харанхуй ертөнцид гэрлийг бий болохыг хүссэн. Би бол ертөнцийн гэрэл байна гэж хэлээд өөрөө хэлэхдээ надтай хамт байгсад нь гэрэл дотор байна гэж хэлсэн. Гэрэл дотор байх хүн нь хаанаас ирээд хаашаа явж байгааг мэдэх болно. Харин харанхуй байгсад нь үнхээр тэдэд мөхөх болно гэж хэлсэн байна. Явц замаа харахгүй учраас. Тэгэхээр ийм нийгэм ертөнцид бид нар ингээд хөл тавин яг мөр зэгцэн бусад хүмүүстэй адилхан амьдарч байгаа учраас эзний үг өөрийнх нь дуудсан хүмүүст онцгойлон хүрдэг. Миний хүмүүс сонсооч. Та нар ийм ертөнцид байгаа учраас ийм зүйлийг анхаараарай. Яагаад гэвэл Бурхан байгаа шүү. Бурхан та нарыг даруй байвал өргөмжлөх болно гэдгийг сануулахыг хүссэн байна. Мөн бардам байх юм бол эсэргүүцнэ гэдгийг ойлгуулахыг хүссэн. За ингээд өнөөдөр бүгдээр 3 чухал яг энэ үгийг дурсад нь авч үзье гэж бодож байна. Илүү их нэгүсэл өгдөг гэсэн. Нэгүслийн талаар бүгдээр харагдаа. Гэхдээ нэгүслийн талаар харахдаа хоёр Есүсийн одоо тийм ээ дагагч нарын нэгүслийн талаар хэлсэн зүйлсийг тусад нь ингээ хараад ойлгох боломжтой болсон. Паул нэгүслийн талаар нэг нь болохоор Паул нөгөөд Петр гэсэн юм байна. Паул нэгүслийн талаар юу хэлсэн бэ гэхээр 1-2 Коринтын 12 дугаар бүлгээр ингэсэн байна. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхс байдал дотор миний хүч бүрэн төгс болно гэж айлцсан. Хэн мөхс болсон нэгэн байж болох уу?
Бурснаа бууж өгч Бурсны өмнө уут хүстэй өргөч нэг юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр Паул ингэж хэлсэн байна. Бурхан Паулд хэлэхдээ миний нүс чамд хангалттай учир нь мөкс байдал дотор миний хүсэл бүрэн төгс болно гэж хэлсэн байна. За тэгвэл Петр нэгүслийн талаар юу хэлсэн бэ гэхээр ингэж бичсэн байна. 20-р Петр 1:2-3 дээр эзэн Есүсийн мэдлэг дотор та нарт нэгүсэл ба амар тайван арьж болтугай. Өөрийнхөө алдар ба давуу чанараараа биднийг дуудсан түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан түүний Бурхны хүч бидэнд ам болоод бурханлаг байдал хамаатай бүхнийг сойрхсон гэж хэлсэн. Нэгүсэл гэдэг бол хүртэх ёсгүй зүйлээр хүртэж байгаа тэр гэмтэй хүн, гэмт нүгэлтэй тэр хүн адгийн муу амьдралаар амьдарч ирсэн нөгөө найдан чинь тийм ээ тэр хүртэх ёсгүй зүйлийг хүртчихсэн. Өнөөдөр Бурхны үгийг тунхаглаад та нарын өмнө ингэ сууж байгаа байхгүй юу? Энэ бол нэгүсэл. Петр хэлсэн байна. Арвж болтгоо. Тэгээ нэгүсэл ба амар тайвны та нарын дээр арвж болтгоо гэсэн байгаа байхгүй юу? Арвж болтгоо. За тэгэхээр Паул бас Бурхан надад нэгүсэл минь хангалт чамд өгж байгаа миний нэгүсэл чамд хангалттай. Олон битгий яриа дуугүй бай. Чи зүгээр итгэл дотор алах цаашаа хийх ёстой юм чам зөндөө байгаа. Чи тэрийг тэн дээр анхаар хийх зүйлс руугаа илүү анхаараа төвлөрөөд цаашаа яваарай гэж хэлсэн байна. Бүү ингээд би өгдөөдөө ингээд тэгээд ийм ч юм болохгүй. Яг уу энийг яаж аргалах вэ? Тэрийг яаж одоо яг уу ийм битгий амьдрал чамд би хангалттай нэгүсэл өгсөн. Тэр нэгүслийг чи үнэхээр үнцнийг ойлгож цаашаа яваарай гэж хэлсэн. Петр бас хэлжтэй нэгүсэл ба амар тайван та нар дээр арвиж болтгоо гэсэн байна. Яаж арвичтай вэ? Есүсийг мэдлэг дотор арвична гэж хэлсэн байна. Түүнийг мэдэх тусам, түүнтэй гүн гүнзгий ойртох тусам Бурхан ямар их агуу нэгүслийг миний амьдралд надад дээр өгсөн юм бэ гэдгийг та нар мэдэх болно гэдгийг Паул Петр энэ дээр өөрийнхөө загталтай бичсэн. За нэгэн одоо тайлбарыг бүгдээрээ хар Карис гэдэг үг байна тийм ээ нэгүсэл гэдэг нь грек хэл дээр бол карис. Шинэ гэрээ маань болохоор грек хэл дээр бичигдсэн учраас энэ карис гэдэг үгийг бүгдээр ингээд тайлах юм бол бидлэг гэсэн утга явж байна. Таалал гэсэн утга явж байна. Ач тус гэсэн утга явж байна. Зүрхэнд чинь нэрх Тэнгэрлэг нөлөө гэсэн утга явж байна. Нөлөө нь тухайн хүнээс харагддаг мөн Бурхны хүнд өгдөг хүч чадал гэсэн ийм тайлбар өгдөг. Нэгүсэл бол ийм чухал зүйл байна. Тэгэд Бурхны нэгүсэл нь арьж чадахгүй гэхээр миний амьдрал, миний бодлоор шийдэгддэг асуудал нь Бурхны яг хүслийн дагуу шийдэгддэг болж хувилгыг хийж байгаа. Би өөрөө амьдралаа илүү цахилдаг одоо 100% гэх юм бол би 70% өөрийнхөө амьдралыг шийддэг 30% нь Бурхан даатдаг гэдэг юм уу? Тэгээд Петр хэлэхгүй гэдэг нь ингээд цаг Бурхныг таньж мэдэх тусам миний нөгөө Бурхан найддаг зүйл маань 50% болоод миний өөрийн амьдралаа шийддэг 50% болоод ингээд нэмэгдээд арвжаасаа гэдэг хэлсэн байна. Эцэст нь миний амьдралыг мэдэх нэгэн бол Бурхан юм аа. Би юу ч би хэдэн минутын дараа юу болохыг ч мэдэхгүй тийм сул дор учраас Бурхан минь гэж суух, өвдөг сүвдэн суух тэр хүн бол даруй хүн байна. Тийм ээ. Нэгүслийг ойлгосон. Тэгэхээр нэгүсэл гэдэг нь хүний төрлөх чанараас давсан зүрхэнд өгдөх Тэнгэрлэг нөлөө гэж тайлбарлаж байна. Юунаас давсан гэнэ? Хүний төрлөх чанараас давсан зүйл байна. Хүний төрлөх чанараас давсан. Зүрхэнд өгдөх Тэнгэрлэг нөлөө. Бурхны алдрын тусгал таны зүрхэнд тусахад таны зүрхний хандлага өөрчлөгдөх болно. Та ядамхныг боддог, ядамханд одоо хүлэгдэж, ядамхан зүгт хайрцаглагдаж байсан бол харин яах нь? Бурхны тэр алдрын тусгал нэгүслэн гэсэн үг. Тэр биелэг нь, тэр таалал нь, ач тус нь зүрхэн дэрэгтэй тэр Тэнгэрлэг нөлөө нь бидэрт байвал бид маш томор харах болно. Бидний нүд нэгдэх болно. Бид амьдрал яагаад ийм байгааг ойлгох болно. За одоо
бардам болон даруй хүний тухай. Энэ гурван үгийг бүгдээрээ онцгойлон эзний өгсөн үг учраас энэ үгийг бүгдээрээ ойлголтын дээрээ ойлголтыг нэмж илүү их одоо уснаас ач тусыг авахын төлөө явцгаая. Тэгэхээр нэгүсэл гэдэг нь бол гэмт хүн хүртэх ёсгүй зүйлийг хүртэж байгааг хэлнэ гэсэн байна. Тэгэхээр тэгж одоо нэгүсэл гэдэг юм гэж ямар хүн байдаг хаа. Бардам хүн биш үү? Нэгүслийг гуйдаггүй. Бурхнаас ирэх нэгүсэл тэр ач тус, Бурхны таалал, Бурхнаас ирэх бэлэг, Бурхны миний зүрхэнд өгч байгаа тэр тэнгэрлэг нөлөө надад хэрэггүй гэж байгаа тэр хүн байна. Энэ бол бардам хүн. Бардам хүн бол Бурхны үгийг хүсдэггүй. Бурхны үгээр хооллохыг хүсдэггүй тэр хүн. Бардам хүн бол өөрийн хүчээр амьдрах гэж зорж байгаа тэр хүн. Бардам хүн залбирдаггүй хүн. Өнөөдөр Бурхны үг Христэд итгэж мөртлөө яг саяхчиг ийм бардам болсон хүмүүс байдаг учраас өөрийнхөө үгийг үлдээж. Өглөө бослоо. Сайхан амарсан юм шиг байна. Цонхоор харлаа. Эсвэл тоонороо харлаа. Гадаа цэлмэг нартаа сайхан өдөр юм шиг байна. Дулаахан ч юм шиг байна. Босоод нүрээ угаалаа. Өглөөний цайгаа уулаа. Эсвэл нэг ус уугаад гарлаа. За юм бохон болоод байгаа юм шиг дажгүй байна. Надад ямар нэгэн саад болоод байгаа юм алга. Бас л нэг боломжийн нэг өдөр юм шиг байна. За ингээл явсаар байтал яванда энэ ингээд амьдралын туршил болж юу залбирах, юу Бурхны үг, юу чимээгүй цаг хийх. Хамаагүй тэр хол байж би завгүй яаж чи нэг удаа хэлчихсэн шүү дээ. Хэрвээ танд Бурханд нүргээ гаргах хэдэн минут танд байхгүй байна уу? Та тийм их хэмжээний завцаа завгүй байгаа мó? Гэсэн чи тийм ээ үнэхээр завгүй байна гэжсэн. Тэгэхээр та өглөө гарахтаа шүтэн уух та цаг гаргадаг л үстэй. гэж хэлж байгаа. Ах トゥ нэр минь та Христэд итгэж юм бол Христэд итгэж хүн шиг болохын төлөө хүсээрэй. Хүсэж амьдраа. Өнөөдөр бичээс бол Библи бол Христэд итгэж хүмүүст бичигдсэн ном. Бурхны үг. Хизээч энэ үгэн дээр итгэдэггүй хүмүүсийг наашраач гэсэн зүйл байхгүй. Танарт би үгээ хэлье гэсэн юм бол бараг байхгүй. Бичээс бол Бурхны ард түмэнд зориулагдсан дагаж мөрдөх яг энэ бичээсийн дагуу амьдрах тийм зүйлс байна. Та хэр амжихан бэ гэж нэгэн өдөрлөгч хүмүүсээс асуусан. Хүмүүс би дажгүй байхаа нэг тийм амжихан биш байхаа би ер нь бол дажгүй шүү дээ сайн хүн гэж боддог. Та нар зураг авахуулаад нийтээр олуулаад ч юм уу бүлэгээр байхдаа зураг олуулаад байхдаа зураг авахуулаад танд ингээ зургийг чинь угаагаад өгвөл та хамгийн түрүүнд хэнийг харддаггүй гэсэн. Хүмүүс инээдэг. Яг хүн өөрийгөө хардаг. Та наандаж л одоо ийм л одоо амжихан хүн байх шүү дээ гэж хэлсэн бид. Тэгэхээр бардам байна гэдэг бол би Бурханд итгэдэг гэж байгаа боловч цаана бардам тэр сэтгэл үүрлсэн байх үе гэдгийг өнөөдөр Яаков итгэгч нарт хандаж хэлж өгч байна. Та яагаад зөвлөхгүй вэ? Та яагаад ярьдаггүй юм? Та яагаад ингэж бүгдийг өөрөө шийдээд өөрөө болно гэд яваад байгаа юм? Энэ хүн чинь зөв юм уу? Таны хүсэл гүйцэлдэж байвал бүх юм болоо юу? Миний хүсэж байгаа тэр зүйл гүйцэлдэж байвал тэгэл миний сэтгэл ханах минь гэж амьдарч байна. Харин эзний үг түүний эсрэг байна. Үгүй миний хүсэл. Харин та нар өөрийн хүслийг гүйцэтгүүлэх гэж явбал та нар Бурхны эсрэг дайсагнаж байна гэж яг өмнөх хэсгээр нь даг. Тэгэхээр Бурхан юу хэлсэн бэ? Бардам нэг би эсэргүүцэх болно. Би даруй нэг өргөмжлөх болно гэсэн. Мөсө маш бардам байсан. Мөсө хүн зохиодч алсан. Мөсө үнэхээр хааны ордонд өссөн. Тэр эрдэм мэдлэг тэнд үнэхээр гайхуулах юм олон байсан. Харин 40 жил тэр цэцгэлд амьдсны дараа хончин болоод хонь хариулаад явж ингэж амьдсны дараа Бурхан түүнийг дууддаг.
чамайг бардам байсан учраас би хааны ордноос хөлсөн юм аа. Харин чи одоо 40 жилийн дараа чи даруулсан. Би чамайг даруу байгаа учраас би чамайг өөрийн ард түмнийг удирдагчаар томлох болно гэж. Саул хаан Израилийн бурхны ард түмний анхны хаан Самуэль гэж бурхны хүний би дахлыг өргөж шүү гэж хэлсээр байтал бурхны хүн ирэхээс өмнө ирэхгүй жаахан ороодох үед нь Саул би бол хаан бурханд тэр дахлыг өргөх зүрх гаргадаг. Тэгээд үнээс болж бардан байгааг нь хараад бурхан түүнээс хаан сэнтийг нь авсан. Бурхны хүнийг тэр дорд үзсэн. Бурхнаар туслагдсан бурхны хүн ямар хүн юм бэ гэдгийг тэр ойлгоогүй. Тэр өөрийгөө өргөмжилсөн байна Саул хаан. Тэгээд хаан сэнтигээс түүнийг авч хийсэн. Түүний амьдралын төгсгөл маш өрөвдөлтөй байсан. Тэгэхээр бардан байна гэдэг бол бид нар Христэд итгэж хүмүүс дотроо ярьж байгаа шүү. Бардан байна гэдэг бол бидний зүрх дотор ямар хүн ороо сууцныг та өөрөө мэддэг. Яагаад ийм зүйлс бидэнтэй хамт байгаад байдаг вэ гэхээр сатаны тэр харанхуй хүчний ажил бидэн дотор суулгагдсан үннийг үгүй хийхин тулд тэдгээр зүйлс бидэнтэй тэмцэлдэж биднийг унгаахын төлөө үргэлж биднийг өдөө хатгаж байдаг. Хамгийн багадаа л ихэд биднийг бухимдуулж уурлуулах зүйл амьдралд маш их гарч ирдэг. Энэ бүхний цаг хэний ажил байж болох уу гэдгийг та бодоод үзээрэй. Харин бурхан биднээс хүсэхдээ миний хүүхдүүд мэрэгэн бай. Мэрэгэн ухааныг, саруул ухааныг мэдлэгээр үйлдэж хэлдэг. Хичээсийн үг юм байна ах дүүнээ. Хичээсийн үг юм. Бурхан итгэмжтэй хүнийг бурхан өөрт байгаа зүйлээ бусдад хуваалцдаг хүнийг бурхан үнэхээр өөрийн өршөөлөөр дүүргдэг нэг өршөөлөөр дүүргдэг. Одоо бүгдээрээ хамтдаа даруй хүний талаар хамтдаа авч үзье. Даруй хүний талаар бол бурхан үнэхээр гайхалтай зүйлийг хийж өгсөн юм. Даруй хүн бол Йов номын 22:19-д хэлсэнчлэн тийм нэгнийг хэлнэ гэсэн. Тэнд ямар хүн бэ гэхээр тэр хүн бол амаарч бурхныг үүсгэв. Миний амьдрал бол бурхны гарт байна. Гэдгийг тэр хүнд хэцүү амьдралынхаа өдрүүдийн туршид тэгж тунхаглаж өөрийн итгэлийг өмгөөлсөөр зогсож байгаа тэр хүний даруй хүн. Надад өгөөгүй болохоор би бурхныг эсэргүүцэв. Надад байхгүй болохоор би ундууцж дургуутсаж би анхны өөрийн Адамаас гарсан тийм ээ. Өөрийн дүү Абелийг алсан тэр нэгэн байх уу? Тэр даруй хүн гэдэг бол эзэн бурхантай ойр байгаагаар бид нар тодорхойлж болно, харж болно, таньж болно. Даруй хүнийг та хараад үзээрэй. Даруй хүний амнаас та муу гардаггүй та харж байна. Даруй хүний ярьдаг, хэрэгэлдэг үг нь өөр. Тэр аль болохоор би сул дорой гэдэг тэр сэтгэл дотор аливаа зүйлийг илэрхийлдэг. Гэхдээ тэр маш их хийсэн байдаг мөртлөө тэр бүгдийг хийсний дотор байдаг хүч чадал юм аа гэдгийг босноос хүч юм аа гэдэг тэр мэддэг.
хуурамч даруй байдал гэж байна. Бурханд талархах. Хин нэгэнд баярлалаа, танд үнэхээр баярлалаа, талархлаа гэх үед нь тэр талархлыг аммаар их даруй хүн шиг харагдах гэж Бурханд талархаа. Надад бол хамаагүй хэрэггүй надад битгий юм байна. Миний хувьд энэ бол үнэхээр хуурамч даруй байдал. Харин даруй хүн бол тэр талархыг хүлээж авч чаддаг хүн байна. Бурхан өөрийгөө надад туслууллаа. Даруй хүнийг Бурхан өргөмжлөнө гэсэн. Даруй хүн гэдэг бол өөрийнхөө хүч чадлаар шийддэг хүн биш. Өөрийнхөө хүсснийг гүйцэтгүүлэхийн төлөө эрен хайж явдаг тийм хүн биш. Харин Бурхан юу хүсдэг? Хэрвээ энийг Бурхан надтай ярилцвал Бурхан надад юу гэж хэлэх вэсэн? Миний амьдралын талаар Бурхан үнэхээр хэлэх юм бол надад юу хэлэх вэсэн? Миний шийдвэрүүдийг хараад Бурхан надад юу хэлэх вэсэн бэ гэдгийг нэн тэргүүн тооцдог тэр хүн байна. Даруй хүн нөхцөл байдлыг ойлгодог. Тэр яагаад ийм болж байгааг мэдэрдэг. Даруй хүн ядуурт хандахдаа тэр ухаалаг хандж чаддаг. Даруй хүн байр суурьтай, эрч хүчтэй байгаа. Тэр хүч чадалтай, бяртай байгаа. Тэр хүмүүстэй ч гэсэн хэрхэн яаж хандхаа мэддэг. Даруй хүн Бурханаас мэрэгэн ухааныг авдаг. Даруй хүний амьдралын өдөр тутмын амьдралын тэр хэмнэл маш энгийн байдаг. Даруй хүн эренб дарааг мэддэг. Даруй хүн хүлээж авсан зүйлээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг. Даруй хүн дуулууртай байдаг. Эдгээрийн үн цэнийг тэр ойлгосон байдаг. Тийм учраас тэр даруй байж чадчих. Зүгээр өөрийгөө дараад байгаа хүн бол биш. Даруй хүн Есүс хэрхэн даруусаж хүн төрлөختний гэмн үлийг бүрсэн бэ гэдгийг үн цэнийг ойлгодог. Тийм байна. Ах дүүс минь өнөөдрийн эзний үг бол Бурхан үнэхээр Христэд итгэж, өөрийг нь дагдаг, өөрийн дотор байгаа, өөрийг нь үгүйсгээгүй тэр хүмүүстэй хандаж хэлсэн үг. Юу ч хэлсэн нь гэвч тэр илүү их нэгүүлсэл өгдөг гэсэн. Нэгүүлсэл гэдэг нь юу гэсэн бэлээ? Нэгүүлсэл гэдэг нь бол бэлэг. Нэгүүлсэл гэдэг бол Бурханаас өгч, Бурханы таалал. Нэгүүлсэл гэдэг бол үнэхээр тэр бидний зүрх сэтгэлд нөлөөлж байгаа Тэнгэрлэг нөлөө гэсэн. Нэгүүлсэл гэдгийг бүгдийг базаад хэлэх юм бол нэгүүлсэл гэдэг бол гэмт хүн хүртэх ёсгүйгээ хүртчихсэнийг нэгүүлсэл гэнэ гэсэн. Бардам хүн гэдэг ямар хүн бэ гэвэл өөрийнхөө хүссний дагуу өөрөө шийдэж явдаг хүн. Тэр Бурханы хүсдэггүй зүйлийг үйлдэлийг хийгээд үйлдсэн зүйлстэй гэмшдэг хүн. Бардам хүн бол үнэхээр тэр хэрүүл зөрчил шунаж хүсдэг тийм хүн байна. Тэр үнэхээр атаархдаг, тэмцэлддэг тийм хүн байна. Тэр үнэхээр гуйдаггүй. Тэр үнэхээр Бурханаас гуйдаггүй. Бурханы хүслийг эрен хайдаггүй тийм хүн. Энэ хүн бол Бурханы эсрэг дайсагналыг тарьж байгаа тэр хүн болж байна. Итгэж мөртлөө тийм байдал руу орох гэж байна. Анхаар сэргийг байв. Даруй хүн гэдэг бол Бурханаас гуйдаг, Бурханы хүслийн дагуу. Тэр үнэхээр замаа дуусгахын төлөө явдаг төвчээрийг өөрийн сэтгэл дотор тээдэг. Тэр үнэхээр Бурханы амлалтуудыг үнэхээр амлалтнуудад итгэж ууршилгадаг. Тэр үнэхээр тэр миний Бурхан болж би түүний хүү болно гэдэг тэр Бурханы хэлсэн үгэнд итгэдэг хүн. Та бүхэн энэ бүгдийг өөрийнхөө амьдралдаа санаж бодож сэрж анхаарч үлдээсэй хүсэж чинь хүлээж авч амьдралдаа болгоос гэж хүсэж байна. Танд эзний алдар ба түүний нэгүслийн тэр агуу баялаг
бэлгэх болтугай. Өдрөөс өдөрт ихсэх болтугай. Таны бурханд итгэх итгэл, бурханыг таних тэр амьдралын чинь замнал өргөн байх болтугай. Гүн гүнзгий байх болтугай. Ингээд бүгдээрээ өнөөдрийн эзний үгийг өндөрлөе. Эзэн та бүхэнтэй хамт тэр бол сайн хонч юм аа. Түүнд итгэсэн нэгэн бол газардахгүй, тэр хаягдахгүй, гээгдэхгүй. Тэр нэгэн бол мөнхийн эзэн учраас энэ бүхний айлтвартай. Эзэн та бүгдийг ерөн сах болтугай. Иргэн уулзлаа. Баяртай.